Одоо энэ хардаа Яарамгийн орон сууцны хор олоодод амьдардаг айдар хүн ийм савтай уснууд хэрэгэлдэг. Байрных нь нэг өрөөнд дүүрэн энэ савнууд усны. Тэд хорооллуудад усна гэж битүү зэв. Хүүхдүүд нь усанд шорж болохгүй, хэрглэж болохгүй. Усанд орохлоор хашил янз янзын биеэр нь хашил товрдог. Ийм аюултай нөхцөл байдалд амьдарч байна. Тэгээд сүүлийн 8 жилд энэ Яарамгийн орон сууцны хорооллын айл өрхүүдэд хандсан, тэдэнд төвлөрсөн бодлого явуулсан, тэдэнд тусдам дэмжлэг үзүүлсэн, дэд үтсийг сайжруулсан ажил огтгийгдсэнгүй. Тэгээд нэг сонгуулийн жил болохоор нэг улсын их хурлын гишүүн гарч ирэнгүүтээ би шийдэж байгаа гэж ярих. Тийм юм бол 8 жил төрөөлж байхад ардын нам юу хийж исэн юм? Өнөөдөр яг би шүүмжлэлд өртөх байхын үгийг хэлж байгаа даа. Гэхдээ хэрвээ ийм байдлаар хөтөлбөр эрхлэлтийн түвшний тэгшвэс байдал хэд ихсэж гэрлэлт одоо хэд дөнгөж одоо 17-18 наснда одоо дунджаар гэрлэх ийм үзүүлэлт рүү орж ийн ялангуяа хөдөө орон нутагт. Энэ тохиолдолд одоо эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаар гарцгүй байдаг гэж. Ингэжиж хөдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан ийм идэвхтэй иргэнийг бий болгодог. Манайх ажиллах хүчил ерөөсөө 1.5 орчим сая. Энийг 50% нь идэвхгүй байж огт болохгүй. Тийм учраас ийм одоо зэрэг асуудлуудыг одоо би яриад байгаа. Магадгүй давс мэд шаруугийн асуудлуудыг татан гаргаж ирж шийдэл гаргахгүй бол болохгүй. Улсаад яваад иж болохгүй цаг болчиход байна. Энэ олон хүн бухимдалтай байгаа. Энэ бүгдийг яг сонсч болно. Хамгийн гол нь Монгол төрөлд Монголд хариуцлагын зууд гэдэг юм нүүрлсэн байгаа. Бид байгалийн зууд арилдаг. Энэ хариуцлагын зууд гэдэг имийг л арилгамаар байна. Түүнээс биш бид олон юм яриад нугшаад баймааргүй байна. Хариуцлагын зууд гэдгийг арилгах чадах юм бол Монголын төр хүчтэй байгаа. Энэ авилгач, хулгайч, луурчид эх орноо гарч байгаа урагшдыг цэрлүүж чадах юм бол хүссэн хүсээгүй бид авч жаргал гэдэг юм чинь өөрөө юм. Тийм учраас би энэ хүмүүс хэлээд байна. Хуулиндаа ч өөрчлөлт оруулах. Одоо хамгийн дөрөв мартаагүй дээр ганц юм хэлээдгээ. Хууль зүйн сайд алтан гэрлийн өргөн барина гэж яваад байгаа. Оюун эрдний тэр хэлээд байгаа. Хөрөнгийн хураам гэсэн авилгачдыг 20 жилийн өмнөөс нааш явж байгаа. Энэ сүүлийн 30 жил Монгол бол хөмөрсөн тогоо болсон байгаа шүү. Тийм учраас тэр хуулийг та бүхнээс чин сэтгэлээсээ батлаад өгөөсэй гэж хүсэж байна. Тэгэхэд хүссэн хүсээгүй Монгол сайхан бол 20 жил харлаа энэ үйлдвэр. Монгол улс маань хөгжих юм байна. Үйлдвэрээ өдөн татах хэрэгтэй гэхээр $70 сая зээл авч байгаад үйлдвэр барьсан. 3 үйлдвэр. Зэсийн үйлдвэр, ноолрын 2 үйлдвэр. Дараа нь яасан? Өдөр шөнөгүй зөвхөн муу ихлүүлсэн. Нэг сайн нэр зүгээгүй. Бид нар ийм бага нөхцөлд энэ Монголд хэн хөрөнгө оруулах ирж. Хөдөлмөрийн хуулиар арчих. Ажилчин үний эрх ашиг, ажил олгогчиг бол доод шоронд барьчийн хөрөнгийн хураа гэсэн үйлдэл тавьж байгаа. Энэ нөхцөлд яаж хөдөлмөрийн хариуцлага сахилга бат ярих гэдэг юм. Боломжгүй. Их сургуулийн физик, математик, микробиологи ангид ерөөс 10 хүүхэд сурж байна. Энэ нөхцөлд бид нар шинжлэх ухаангүй үйлдвэр үйлчилгээ хөгжүүлэх юм тэгээд боломжгүй. Тэгээ миний хувьд бол тэгж бодож байгаа. За одоо ингээд зээл хөөцөлтөн. Дарга цэрэг банкуд бүгдийн нохоо шиг царайлтна, аргадна, гойн, жоохон зээлгч. Авгаа хүүхдээ барьцан тавьчих, жоохон зээлгч. Энэ 20-30 жил явдаа шүү дээ ингэж. 20-30 жил шүү. Одоо болиё гэж бодож байгаа. Тэр үйлдвэрийн зүгээр тэр хятадууд нь зарчи. Яг эдгэртэй адилхан ерөөсөн мөнгө хүлдэг санхүү зээлийн хоршоо ажилуулъя гэж бодож байгаа. Энэ л амар юм билээ Монголд. Мөнгө хүлэх тийм хэцүү зүйл биш. Энэ бол 30 секундын бичлэг ямар ч үзэл бодлоо авахгүй 100% факт. 54285. Энэ бол өнгөрсөн онд манай улсад гарсан гэмт хэргийн тоо. Энэ нь Монгол улсын төвхөнд хамгийн их гэмт хэрэгтэй жил болж үлдсэн байна. Нэг жилийн дотор гэмт хэргийн тоо 35%-аар өсөж хүнд гэмт хэрэг 43.5%-аар, хүнийг амиа орлогод хүргэх гэмт хэрэг 86%-аар, бага насны хүүхдийн хүчинт гэмт хэрэг 19%-аар өссөн байна. Гэтэл манай улсад хохирогчийг хамгаалах байрны санхүүжилт тэг. Эрчим хүчний хүнийг нэмж байгаа бол эрчим хүчнийхаа тусгай зөвшөөрлийг хүсдэг. Тэгжээж гадаадын компаниуд орж иж Монгол эрчим хүчний бизнес хийх бодит боломж нь олгодог. Одоо үнийг нэмээд дараа нэмээд энэ үн нэмээд энэ бол зөвхөн монополийг дэмжиж эхэлж байгаа байхгүй юу? Төрийн өмчтэй үйлдвэрлэдэг дундад зүүн үеийн технологитой энэ цахилгаан станцуудыг дэмжиж байгаа. Тэрийг дэмжихийн тулд одоо үхэр тэргийг явуулахын тулд энэ иргэдийнхээ нуруунд ачаал нэмж байгаа байхгүй юу? Окей, ачаал нэмж болж байна. Гэтэл манай хөдөлмөрийн өсөлт доод хэмжээ хэд юм?
тэрнтэйг уялдуулаад дэмжих хэрэгтэй байхгүй юу? Ийм учраас тэр энэ хуучилсан станцуудад боломжтой сайжруулах биш, харин өөр цоош нь ямар технологи байна вэ гэдгийг судлаад тэрийг нэн яралт оруулж ирэх асуудлыг ярих хэрэгтэй гэж бодож байгаа миний реформ дээр. Одоо 5 сарын 16-наас дулааны үнийг 85%-аар нэмэхээр шийдвэр нь гарчихсан. Тэгэхээр 5 сарын 16-нд бол одоо энэ дулааны үнийн нөлөө орж ирнэ. Мөн сувгийн үнийг бас нэмнэ гэж ярьж байгаа. За 9 сарын 16-наас эхлээд одоо энэ оны сүүлээс халуун болон хүт усны үн нэмэгдэхээр бас ингээд зохицуулт юм. Тэгэхээр ингээд төрөөс зохицуулт үйлчилгээний үнүүд ингээд нэгэн шийдвэр гарцсан учраас эдгээр зүйлүүдийн тооцоол бол орж ирэх нь бол инфляцийн дээр орж ирэх. Тэгэхээр өнөөдрийн инфляцийн хэдийгээр 9.6 байгаа ч гэсэн саяны өсөлтүүд бол ороогүй байгаа зүйл учраас эргээд инфляцийн дарамт нэмэгдэх нэ гэдэг нь бол ойлгомжтой байна. Монголд дунд түвшнийхээ амьдрахад үнэхээр хэцүү юм байна. Бурхан минь, үнэхээр хэцүү байна. Нэг сарын ганцхан сарын төлбөр гэж цэлгааны төлбөр 700 мянган төгрөг төлөхөөр яаж амьдрах юм бэ? Хоёр нялх хүүхэдтэй нэг нь ажил хийдэг. Үнэхээр барахгүй байна, тачхгүй байна, дийлэхгүй байна, чадахгүй байна. Хэцүү байна. За юу. Зүг зүгээр гэртээ сууж явах чинь баахан юмны татвар гээл нэхэд ах юм. Зүг зүгээр яж явах чинь төрөөс өрөнд оруулчих юм. Залуу гэр бүлээ дэмжих бодлого гэж байна уу энэ улсад ч? Түйч залуу гэр бүлээ бодож байгаа юм байхгүй. Түйч иргэдээ бодож байгаа юм байхгүй. Нийслэлийн эрүүл мэндийн газарт ижүүрэн шалгалт оруулах. Санхүүгийн болон тэр бусад одоо байгууллага иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг хэрхэн яаж шийдвэрлсэн? Ямар материал бүрэн бүтмийн үндэслэж шийдвэр гаргасан? Тэгээд энэ нийслэлийн эрүүл мэндийн газартай холбоотой гомдлуудыг одоо миний нэр дээр бас өгөх ийм хүмүүс өөр тэр өргөдөл гомдлуудыг би өөрөө хүлээж авч энэ чиглэлийн хүмүүсийг хуулийн албан байгууллагаар шалгуулах болно гэдгийг өөр аль биесээр хэлье. Би дахиад хэлье. Энэ нийслэлийн эрүүл мэндийн газар бол одоо маш дунд чатанд байгаа авилгалын сонгодог жишээ байна гэдгийг маш олон хүн иргэд гомдол гаргаж байна. Бүх юм тэнд очиод гацдаг. Тэгээ эмнэлгүүдэд хуваарлагдж байгаа тэр тоног төхөөрөмжийг нийслэлийн эрүүл мэндийн газар өөрөө худалдаа авалтыг нь хийдэг. Тэгээ чанаргүй юм шахдаг. Тэгээ дээр нь хүнд суртал үүсгэдэг. Хүнд суртлынхаа хариуд тусгай зөвшөөрлүүдийг сонгоход дандаа шинээр олоход дандаа авилгал авдаг нэг юм ялцарсан хэдэн төшөмдүүд энэ нийслэлийн эрүүл мэндийн газар байна гэдэг ийм гомдол мэдээлэлүүд ирж байна. Энэ 16 ордын чинь хамгийн сор болсон ордууд нь одоо дуусч байна. Сүхбаатарын цайрт минерал стратегийн ордын 16 дахь ордын 14-т байна. Эдэж уугаад дууслаа. За Бороголд, Борогийн алтны уурхай стратегийн 16 ордын 11-т байна. Эдэж уугаад дууссан байна. Дууссан байна. Аюу толгой стратегийн ордын 6-т байна. Ил уурхайгаар, ил аргаар олборлох нөөц нь дуусаад одоо гүний уурхайн олборлолтод эхлээд 35-аас 40% руу орцсон байна. 40 он гэхэд бид нар ноогдол ашиг авах үед дөнгөж 5% нь үлдгэнэ. Бид тэгээд урдх ажлаа хийгээд явж ирдэг хамт олон шүү дээ. Мэдээж сүүлийн үед зохион байгуулалтаар тусгай шүүхийн төлөв хүмүүс одоо үнэхээр манай компани нэр үнийг хадгалж зохион байгуулалт их харкияар явууллаа л да. Бид нар нөгөө нийгмийг бас тусгуулаад бүжгнуудаа хэрэглүүлээд аливаа юмнаас хөрсөн бай энийг бас өдөөгөө яах гэж бодоод бид чиштэй хөцөнгөө гэх юм уу. Тэгээд байгаад байсан. Тэгэхээр ингээд сүүлдээ хөцөнгөө чимэг байгуулахаар бас буруутай чимэг буруу ойлгох юм шиг байна. Тэгээд одоо бид нар ямар ч үсэн бид нар энэ ялангуяа одоо шийдвэр бид бүр хайлт хийж байхад ухаан одоо 15-6 жилийн өмнө чинь баг засгийн газрын том ажлаас гараад 4 сарын хэсэг хийж сэцэгийн одын хуулийнхаа дагуу төрийн өмчт томлын завс гихмичлэн ингээд бүх ном дөрмөр хийсэн ажлууд нь байж байгаа хүмүүс ямар ч өөрөөр төсчээгүй. Одоо орон нутгаар яваад хөх туг хэмээх одоо айхтар аяныг хэрэгжүүлээд явж байгаа юм. Тэгээд иргэдэд юу амлаж байгааг бүгд харцгаая. Одоо бидний энэ зах зээлийн нийгэм, арчилсан нийгэм шилжээд
баялаг бидэрт очиогүйг л энэ баялагын сангаар дамжуулж бид нэр 3 сая 500 мянган монголчуудаа хүртээе л гэж. Баялагын сангаар дамжуулаад одоо ашгаал хүртээе. Баялагтай эзэн Монгол болгоё л гэх. Гэсэн бэлэн мөнгө тараанаа, ашиг өгнөө. Та нар зүгээр суучи. Манус очоод тийчээ уул уурхаа эргэлж байгаа хүмүүсээс очоод 34-аас 50 хүртэл говийн аваад та нар цаах үнгүү тараана. Ингээд хүмүүс та нар бодлоо. Жилдээ 10 хэдэн сая төгрөг авна гэж боддоо. Нэрээ мөн нэрээ. Ахыгаа сонгочих миний доо. Яг л ийм л явж. Балаа манайхаа шиг ингээд сар болгон сая төгрөг өгнө ингээд солиороод явж идэх юм баг. Их хурлын гишүүдийг эргүүлэн татдаг хууль байх хэрэгтэй. Эднэрийг хариуцлагажуулах хэрэгтэй. Ингээд бүр ямар ч хүний үгийг сонсохгүй би бүгдийг мэддэг гизэн байдлаар намайг одоо хинч яаж чадахгүй гэдэг байдал үүссэн биз дээ хууль эрх зүйн орчин. Тэгэхээр одоо эргүүлэн татах тийм одоо хуулийг гаргаж өгснөөр буцаж татагдахгүй тулд эднэр хүн сонсдог бол хариуцлага үүрдэг бол. За би бөмбөд 1-р малчин эргүү гэдэг хүн байна. Би Улаанбаатар хотоос шилжээд одоо энэ суманд ирээд бараг 3 жил амьдарч байна. Тэгээд малчин болох сонирхолтой өдөө орон нутагт амьдрий гэж одоо ирсэн. Манай Сэлэн аймгийн Жавхан сумын нутаг дэвсгэр агуу том. Бид нар бол одоо ертөнцийн мадаж угаас хааштай шилжгээс барах болсон. Энэ дарга сайдны шахаад байгаа ч юм шиг. Байгаль цагуур угаасаа ийм болсон. Хамгийн гол нь бид нар ертөнцийн мадаж болж болно. Бид нар Монгол үнэнээс авдаг 5 литр сүргээ дахин дөрвөлд 1500 төгрөг зардаг. Эрчимсэн болоод баахан мөнгө төгрөг зардаг, баахан малчтын зээл авдаг. Эргээд сүгэ оруулах 1500. Баахан мөнгө гаргацсан хүмүүс. Хоршоолол гин хоршоолол энэ дээр байнгын ажиллагаа явуулаад байнгын өдөр шөнөгүй бид нар малчин усуд тэр болон өглөө ажил төрийн албаагч цагтаа ирээд 8 цагт махаа өгчдөг. Бид нар хэрэглээ гарахын тулд тулсан үед бид нар мах сүгэ өгнө. Тийм болохоор ерөөсөө одоо ертөнцийн мадаж хөгжүүлэхийн тулд яг яаж дэмжих юм бэ төр засгаас энэ суманд танд сонголт байгаа. Эзэмжихгүй байж болно, уламжлалт мадажгүй одоо бэлчээрээр байж болно. Тэр бол таны сонголт. Эрчимжүүл төр дэмжинэ гэж байгаа. За тэр залуу яаж дэмжих вэ гэж байна. Яаж дэмжих вэ гэдэг энэ яг хамгийн зөв схемэл одоо гаргах гээд ингээд судлаад явж байгаа шүү. Төр өөрөө энэ дээр юу гэхээр эрсдэл бий болох. Одоо энэ үдийн цай хөтөлбөр гэж оролцоо байж байна те. Япон бол тэгж юм шүү дээ. Заавал сүү өгдөг. Тэр шиг ингээд сүүний хэрэгцээ эрсдэлийг бий болохгүй бол хүнсний ногооч сайтай. Монгол яагаад өөрсдөө ингээд ийм том газар нутагтай хүнсний ногоогоо илт тахгүй. Тэгэхээр өдөө байгаа одоо ажил хийх, амьдрах боломж гэх юм уу те. Юу хийж амьдрал болох юм? Зүгээр ярил аймаг их юм. Хөдөө гарсны зорилго гэвэл зорилго дэж одоо юу гэдэг нэг 35 6 залуу тэтгэвтэй гарчихна гэж байна тийм. Тэтгэвтэй гараад одоо ирсэн дотын амьдралаас өөдлөх хинаа шиг зорилго бол байна. Гол зорилго нь Улаанбаатарт 400 мянган өрх цуглдаг биш. Орон нутагт 200 мянган өрх фармер яачих вэ? Монгол улс жилдээ хэдэн сая литр сүү гаргадаг. Тэрийг хөрөөс болгоод онгоцоор Японд руу явуулдаг. Ингээд зорилгыг харуул бид нар юу гэхээр яг хөдөө аж ахуйн салбарыг бид хөгжүүлэх 20 жилийн төлөвлөгөө гэхэд ингээд гэдэг юм нийлж сууж байгаа хийх хэрэгтэй. Тэгэхгүй улс төрчдөд улс орны хөгжлийг даатгацсан. Нэгэндээ төрсөн өдөр болохоор мөнгө аяр бэлгэлдэг. Одоо болсон уу? Одоо болж байгаа. Тэгээд төсвөөс нэг 7 сая төгрөг батлаа. Тэгээд тийм уламж хаасаг л байд юм байна лээ. Цэрэг дадлагад очсон хугацаа цэргүүд ерөн жилийн хугацаанд хэдэн сумаар буудал дадлах хийдэг. За одоо яг сумны тоо хэлэх боломжгүй. Тий, ер нь бол ер нь сум хөрөлцдөггүй. Хөрөлцдөггүй. Бид нар өөрсдөө сум үйлдвэрлэдэг. Одоо цэргийн аймнаас ирсдэггүй байх баталгааг бий болгож чадсан. За нэг гай зовлон одоо хэлж ирдэггүй хийсч ирдэг гэж үг байдаг шүү дээ. Тийм болохоор бас тэгж та бас амлж юм уу хэлж бас чадахгүй. 100 мянган айлд урамшуул олоход ерөөсө дараах энгийн журмыг танилцуулж байгаа. Энэ саяны бүрсчилд байгаа 100 мянган айлыг албадахгүй. Өөрөөсөө дараах шаардлагыг хангаад манай энэ халаагууруудыг суйрлуулах, дээр нь халаагуурууд суйрлуулсанаа төлөө урамшуул авах эрх үүснэ. Энэ нэгдүгээр цахилгааны өр төлбөргүй байх хэрэгтэй. Хоёрдугаар гэрээ байшингаа дулаалсан байх хэрэгтэй.
За 3 дугаарт нь фишингээ гаргая гэдэг одоо хүсэлтэд илэрхийлнэ. Шилжиж байгаа энэ урамшуул олгох журмыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрөө батлаад өөрөө урамшуулаа олгоод зэрэгцүүлээд явна. Ингэжээж одоо зэрэг хэрэгжинэ гэсэн санаа. Энэ төхөөрөмжийн өртгийг бид нар цаашаа зах зээлийнх нь бусад аж ахуйн нэгжүүдтэй бас өрсөлдүүлэх нөгөө саяны ярьдаг чадвар суурилсан хэлцээрийн аргаар одоо бас хамгийн боломжтой байдлаар 30 мянгаыг авах ийм тооцоо судалгаа хийгдсэн. Одоо байгаа судалгаагаар 2050 он гэхэд Монгол улсад мөнгө цастай бол байхгүй болох судалгаатай. Мөнгө цас хайлж байгаа тохиолдолд хайлсан усыг тогтоон барьж усны нөөцийн хоригдлыг бий болгох замаар мөнгө цасны хайлтыг жоох ч гэсэн удаасруулах боломжтой болов гэж. Отгон тэнгэр хайрхны хайлж байгаа цасыг бид нар завхан голоор дамжуулаад гэгэн нуур дээр тогтоон барьж авч чадсан. Өөрөөр хэлбэл гэгэн нуур байгаа цагт завхан гол ширэхгүй гэсэн. Тэгвэл яг ийм байдлаар туул гол дээрэж, хэрлэн гол дээрэж, эгийн гол дээрэж, орхон гол дээрэж, ховд гол дээрэж хийх боломжтой гэж байна. Нэмрэтийн бороо ч юм уу